Ардчилсан намын даргын сонгуул явагдаж дууслаа. Харин намын хуучин дарга Зандаа хүүгийн энх болтын зүгээс Ардчилсан намын даргын сонгуульд ялсан эрдэнүүд Ардчилсан нам болон монголчуудын хүссэн хүлээж байсан хүн мөн гэсэнтэй ижил утгатай юм ярив. Уг нь бол ердөө 7 хоногийн өмнө иймэрхүү юм ярьж байсан л та. Тэгээд 250 сая босго тавьчихар чинь хэцүү байхгүй юу? Тэр мөнгийг би 2 дахин багассан. Тэгэхээр тэр мөнгийг хүмүүс ингэж мөнхөөс болон карманасаа гаргах гэж ойлгоод байгаа. Чи бол карманаас мөнгө гарах хэрэггүй. Чамааг намын дарга болно гэдэгт итгэж байгаа намын гишүүд өөрт чинь 1000, 2000, 100000 одоо хамгийн их 100,000 ч байдаг мөнгө өгсөөр байгаа. Тэр мөнгө чи өөрөө сонгуулийн зардал зарцуулагдж байгаа болохоос энх бол даргын цалинд явахгүй байхгүй. За нэг тиймэрхүү шудраг үг ярьсны дараа иймэрхүү юм болсон юм. Юм да. Танцуугаад юу юм? Манайх юу байна? Бид хоёрын 5 юм уу? Дахиад Одоо төгсөж байгаа байлгүй тэгээ ярьж байгаа. Тэ Эрдэнэ гişүү энэс гişүү мөхч чадахгүй байгаа мó. би яаж тийм чивтэй олон юм надад шүү дээ. Тэ Эрдэнэ гişүү энэс гişүү мөхч чадахгүй байгаа мó. Би яаж тийм чивтэй олон юм надад шүү дээ. Харин энэ бүхний дараа шудраг үнний тул энх бол дарга маань хэвлэлд өгсөн ярилцлагада манай бусад нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрч цаашаад хэрхэн хамтран ажиллахаа яриад явах болов уу гэж найдаж байгаа. Янз бүрийн зарга хийгээд явах юм бол муухай харагдах байх гэсэн юм. Төгсгөлд нийлэхэд Ардчилсан намын шинэ хуучин даргуудыг том жижиг биетэй зүй дарга гэдэг ба энэ хоёр хүн нэг багсан нотлогоонууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөөл харагддаг юм билээ.